Өдөрлөө гадаа бас хөрхүүд юм байна. Тэгээ би сайн нэг тэнэгтцээ. Халуун кофе авах жагаад айсыг авчиж. Тэгээ сая өглөө имлэг орж минут авчаад Парис багет орж бас нэг хитэн бан аваад. Тэгээд амар гой халуун кофе умаар санагдаад нэг орсон чинь айсик авчиж. Тэгэхэд өдөр тийшээ гой халуун кофе захиалж ухаас. Ер нь жоохон хэцүү байна. Жоохон сүлдэж мэлтаад. Нэг амар юм тухгүй штэ ханаа төрчихээр цаанаасаа нэг яах гэдэг нь мэддэхгүй. Яг нэг тийм байдалтай. Тэгээд өглөө бас олигтой унтаж чадаагүй. Шөнө бас нэг гоё унтаж чадаагүй. Сайн нэг 2 хоног нэг тиймэрхүү байж байгаа. Одоо нэг юм уучруулах гайгүй болчих واخ гэж найдаж ил байна. Энэ ханаа тэг жоохон онцгой нэг юм шиг үлээ. Хүмүүс нийлээ хүнд тусаад байгаа гэдээсээ. Тэгээ би нөгөө өмнө 2 ханаа төрөхтэй амар хүрсэн болохоор одоо бүр ингээ ханаа төрөхөөс амар айдаг болчих. Тэгээ ямар сайн өвчтөр жоохыг үрхэд хоолой амар өвдөд нус гоожод эхлэн готлон шууд өнөөдөр имлэг орчлоо. Тэгээ хүндрүүлэхгүй хүн шиг давчих юмсан гэж найдаж ил байна. Ингээ болох нь. Надад утас тогтоож микээ зүөх ямарч тийм чакра алхаа. Тэгээ зүгээр ингэж тавиа ярьчих. Би сая ууг нэмээ авахтай кофеин хэрглэж болохгүй гинэ. Гэхдээ бүр нөгөө гой халуун кофе уумаар байсан болохоор бүр тэр маань бодогдоо болдгоо. Тэгээ сая сүгэ халгаад нөгөө хит хэрэг хийгээд уух чинь. Халуун кофе л уумаар байсан. Тэгээд сая нэг шүл хийж идэ гэж бодож байгаад би өмнө нэг энэгдэг хоол идмээр санагдаад ямар тар хүнсээ цуглуулаа явж байгаад энэгдэг хоол идэ гэж бодоод ууг нь амтлагч авсан гэж бодсохгүй. Тэгсэн чи тэрэн зүгээр нөгөө нэг 1 минут болгоод иддэг. Шууд иддэг тийм хоол иж таарад. Тэрийг аваад нэг хит тонцсон болохоор өнөөдөр идчих тийм үү гэж бодоо сая гаргаа тавьчлаа. Уг нь шүл хий гэж бодож ийсэн. Гэтэ тийм хашгүй мөлөх юм ал тийм хүсэл алхаа гоё амттай часис амттай мэдмээр байгаа байхгүй юу. Би уус яг амарсан өдөр ингээд яг нэг хоол захиалаад чимэр чим шиг эсвэл нэг гоё амттай мэдмээр юм шиг санагдаад идэг. Тэгээд өглөөр биш өчигдрөөр өсөө тиймэрхүү юм идэг болохоор өглөө хамттай бамман аваад идсэн. Одоо болохоор нэг хоол идчихье. Тэгээ хоол захиалыг идэхээр дөрөвнөөс харсан нэг яг идэхийг хүссэн юм байхгүй болохоор зүгээр байгаа юм хийчихье гэж бодож байна. Тэгээ би маань яг жоохон сүлдцэн байна. Гэхдээ бүр тийм амар муу л биш байна. Би яг би сайн талаараа хэвтээд нэг юм байгаад тавьсан юм шүү дээ. Би тэгээд яг ханаа түрээд ингээд бүр хэцүүд хэрэг амар хэцүүддэг байхгүй. Тэгээ угаасаа нэг өөр юм хийх хүсэл жалга. Өөр юм хийхин сан гэсэн бодол жалга. Тийм болохоор өнөөдөр зүгээр сайхан амрил гэж бодож байна. Нөгөө нэг френч эхлүүлээд тэгээ бүр заавал гарвал тэрийг үзсээр хагаад ерөөсөө YouTube янз бүрийн бичлэг ерөөсөө үзег байхгүй. Сингес инфернол үзсэн голоор ингээл тэгээд бичлэгнүүд YouTube дээр амар их хуримтлагцсан үзег бичлэгнүүд. Өнөөдөр тэгээ френчээ өглөө босоод үзсэн л дээ. Гэхдээ одоо жоохон хаашин тавиад нэг YouTube-ийн үзег бичлэгнүүдээ үзэх гэж байна. Гэхдээ одоохондоо яг сансныг бодоход би маань хамаагүй гайгүй байна. Тэгээ одоо ямар ч гэсэн кофе гоож жоохон юм үзэж байгаа хоолоо халааж идэе. Гэхдээ энэ яг миний хүсчихсэн бас нэг часисан гоё юмтай үнэртэхгүй л л дээ. Дахины мах дээрээс нь шарж мараад жоохон аривжилж идэж магадгүй л хэрэг залхуу өрөхгүй
будаатай идэх гэсэн яг нөгөө нэг чин зүгээр нэг соус шиг юм байгаа шүү дээ. Том махцаах байхгүй. Би тэгээд дээр нь дахиад нэмэх шарж нэмдэг юм уу гэж яагаад болчлоо. Орой унтахаас өмнө харшуулж магадгүй болохоор нэг их идмээргүй. Уг нь одоо ч нэг их мэдмээргүй. Гэхдээ орой өсгөөд илт бус юм идчих яхаар гэж одоо идэх гээд байж юм. Будаатай онцгой болохоор надад юм нэг наан угаа чизтэй. Энтэй идвэл гоё юм болов уу гэж бодлоо. Ямар ч гэсэн будаатайхаа хамт халаацсан. Тэгээ би уг нь амар гоё нэгтэй кол идмээр байна. Тэр нөгөө нэг яг Централийн замын эсрэг талд Голомт банктай нэг байранд нэгтэй кол идсэн шүү дээ. Тэрийг хамгаалуулт идсэн, тэрийг идмээр байна. Эсвэл мусын тэр чинь нэг газар л өөр л юм. Ямар ч байсан мусын хэдийн ард үлээ. Мусын хоёрын ард юм биш үү? Мусын хоёрын ард нэг нэгтэй кол идэг. Тэднийх бас гоё. Энэ зөв Монгол явахаараа тийш орж иднэ. Гэт ямар ч байсан энийгээ бас халаачи. Гэхдээ энэ харагдж байгаа шиг юм гоё биш. Гэхдээ нэг гоё л харагдахгүй байна. Би нэг яг бүгдийг идэх үгүйгээ бас мэдэхгүй байна. Окей. Яа, энэ амар халуун байна. Юусэж гоё биш. Эцэг хоолын өөрийг нь бодсон байгаа болохоор өөрийгөө жоохон хуураад гिचээ гэсэн чи. Юусоо хуурагдсангүй. Гэхдээ яг одоо нэгэн тийц юм чинь. Орой ер нь хашуул хийж идэх дээрээ тогтлоо. A few moments later. Я би хашуул идэх байсан. Нэгт хашуул яг угаасаа л идмээргүй байсан. Тэгээд тэрэндээ ч тэр хийх ямар ч хүсэл алга. Тэгээд самгитан захиалчлаар бас идээгөө. Тэгээд яг юм гоё шүллөмөр байсан юм. Зүгээр юм энгийн зөөлхөн шүл. Тэгээд яг самгитан болохоор самгитан захиалчлаа. Тэгээд би эднийхээс ер нь ундантаа ер нь самгитан авах эднийхээс л авдаг. Тэгээд ийм ногоон сонгоцтой давстайгаа хэдэн хачиртай ирдэг. Ер нь давгүй бүр хамттай. За нэг мэдсэн чинь цаг 10 болчихж. Тэгээ одоо ер нь нүрэ амаа цэвэрлээ твдэх бэлтгэлээ хийх гэж байна. Тэгээ өнөөдөр угаасаа нүрэ бодаагүй нэг серумл төрхсөн. Тэрийг сая тонор бэдээр арчиж авцсан. Одоо хөнгөө хөөсөн цэвэрлэгчээр угаагаад жигээд хамар хаалгаа давсараа зайлаад ер нь хамрыг даа. Энэ удаагийн маань бичлэгтэй хамтайсан баярлаа. Тэгээд дараагийн бичлэгтээ идэгшсэн арай цуглаг болоод ирэх бах. Bye.